Тусчуулгын бие бүрэлдэхүүн 2018 оны 10 дугаар сарын 3-4-ний өдөр 42 дахь байгууллага буюу Дархан уул аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх өдрөлгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр тус газрын 150 албаагч, Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хилцээний 35 ажилтан, аймгийн нэгдсэн эмнэлгийн 45 эмч ажилтнууд, Дархан сумын сум дундын шүүхийн 30 албаагч, Дархан сумын засаг даргын тамгын газар, мэргэжлийн хяналтын газрын 60 ажилтан, ерөнхий боловсролын 4-р сургуулийн 250 сурагч, Дархан уул аймгийн гайлын газрын 25 албаагч, 550 иргэн, нийт 1145 хүнийг хамруулан зохион байгууллаа. Монголын соёлын төвлөрсөн Дархан баатарын бүтээгдэхүүн бүсий. Өдөрлөгийн хүрээнд цагдаагийн 2 ахмад ажилтнанд талархал илэрхийлж, 1 албаагч 4 гэр бүлийг алдаршуулж, 2 төрлийн байгууллагын хамтын ажиллагааг сурталчлан, албаагчийн 1 хүүхдийг алдаршуулан, 1 удаагийн урлагийн бүрэн хэмжээний 9 удаагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчиллээ. Цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч инженашийн гэргий, Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хилцээний ажилтан долгорж ав, ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Мөнхбатын гэргий, нэгдсэн эмнэлгийн ажилтан Арингоо, эргүүлийн цагдаагийн ахлах ахлагч Батжаргалын гэргий, Дархан сумын сум дундын шүүхийн албаагч Отгон чимэг, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Чагнаад Урчин гэргий Цэнгэл нарт зориулан талархал ажиллагааг зохион байгуулж, албаагч түүний гэр бүл, ажлын хамт олонд урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Сүлж чуулга ингээд Дархан уул аймагт үргэлж тантай хамт гэдэг энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд энэ Дархан уул аймгийн цагдаагийн газар нийт хамт олон хайртай хандаа гинтийн бэлэг барьсан төлөө их баярлж байна. Маш их сэтгэл хөдлөж байна. Тэгээд цаашд бас хичээж хамт олон болон гэр бүлдээ үргэлж дэмжиж бас сайн ажиллаж амьдарч бусад манлай болж явна гэж одоо хэлье. Тэгээд хайртай хандаа хайртай шүү. Баярлалаа. Түүнчлэн цагдаа жолооч цагдаагийн ахлагч Нямдавагийн охин 4-р сургуулийн 11-ийн А ангийн сурагч Монголын хамгийн хурдан хүүхэд 60 метрийн зайд 769 секунд гүйж Монгол улсын рекорд амжилтыг тогтоосон. Өсвөр үеийн улсын аврах шалгаруулах тэмцээний 2015, 16, 17, 18 оны авраг, сүүлийн 3 жил дараалан насанд хүрэгчдийн улсын аврах шалгаруулах тэмцээний алт мөнгөн медаль хүртсэн. Монгол улсын өсвөр үеийн шигшээ багийн тамирчин хөнгөн атлетикийн спортын мастер Солонгыг анги хамт олон багш нарын дунд алдаршуулж, сурлага спортын амжилт хүснэ нь сурагчдын бахархал хүндлэлийг улам бүр төрүүлж байлаа. Солон гэдэг. Тэгээд хөнгөн атлетикийн спортоор хичээлээд 7 жил болж байгаа. Тэгээд энэ хугацаанд 3 жил дараалж Монголын хамгийн хурдан хөгжиж хүрч болсон. Монголын насанд хүрэгчдийн улсын авраг болсон. Аймгийн цагдаагийн газартаа үйл ажиллагаагаа нэгт холбон дэмжлэг тусалцаа үзүүлэн хамтран ажилладаг. Дархан сумын засаг даргын тамгын газар, Дархан уул аймгийн гайлын газрын хамт олонд цагдаагийн газрын удирдлага хамт олонны талархлыг дамжуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолтыг зохион байгууллаа.
Ахмад ажилтан Бэлтгэл Ахмад Ганс өх, Бэлтгэл ахлах ахлагч Сундуу Баатар нарт Ахмадын баярын мэндчилгээг хамт олонний талархлын хамт хүргэж, чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгау, Монгол биелгээгээр бэлэг барьлаа. Ахмадууд чин сэтгэлээсээ баярлаж талархахын зэрэгцээ. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллахдаа ийм сайхан хүндэтгэлийг өөрийн өргөө гэртээ хүлээн авна гэж төсөөлсөнгүй. Цагдаагийн байгууллага Ахмадуудаа мартаагүй илрэл боллоо хэмээн сэтгэлдээ илэрхийлж байлаа. За цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгын хамт олонд олон маань одоо манай гэрээр ирж гэрийн явар үргээж тоглолт хийж Ахмад ажилтан гэсэн юугаар хүндэтгэл үзүүлсэнд манай гэр бүл болон өөрийн биес одоо маш их баярлснаа илэрхийлье. Би бол амьдралдаа анх удаага одоо та бүгд мэн одоо манай гэрт ирж морилын ирж ингээ саатж явсанд маш их баярлж байна. Та нартай одоо урлагийн болон ажлын маш их өндөр амжилтыг хүсье өрөөе. Ахмадуудаа та бүгд мартаагүй юм байна, хаяагүй юм байна. Ахмадуудаа авч яваад маш их баярлалаа. За өнөөдөр манай Монголын цагдаагийн байгууллагын сүлж чуулга Дархан аймагт ирж одоо их сайхан тоглолт хийж Дархан аймгийн ахмадуудаа бид бүгдийг залуу насны буцааж аваачлаа гэж одоо тэгээд ойлгож байна. Танай өнөөдрийн тоглолтыг үзээд би 40 наснда эргэж очлоо гэж одоо ойлгож байна. Их сайхан ялангуяа тэр бүжиг тэр дуучдын дуу хоолой маш сайхан ирэн бишний барь сэнтгээр нэлмс унгаал суужл байлаа. Тий баярлж байна ахын. Тэгээ манай энэ өчөөхөн одоо энэ өргөөр гэрээр нь орж ирсэн маш баярлж байна. Тус чуулгаас аймгийн цагдаагийн газрын албаагч Ахмад ажилтан иргэдэд үргэлж тантай хамтдаа урлагийн тоглолтыг хийж уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлийг сурталчиллаа. Тоглолтын үеэр тэргүүн зэргийн Чингис хаан одонд Монгол улсын гавьяач жүжигчин цагдаагийн хошууч Ариун Баатар уран бүтээлээрээ мэндчилсэнд үзэгч олон халуун дотноор хүлээн авсны дээр чуулгын уран бүтээлчдийн ур чадварыг бахархан ярьж талархал илэрхийлж байлаа. Өдөө цаяа хамаахан тэнгэрийн дор өдөө манда хатаг шаргал нарны дор үзэгч та бүгдийн маань 9 цагаан хүсэл бүхэн сэтгэгчэн бүдэг болтугай. Монголын цагдаагийн сүлж чуулгын урлагийн ертөнцөөр хамтдаа аялж бид бүгдний тоглолтыг тоглон сууж таадан сойрсон хүндэт дарханчууд та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ дайраад ирэхэд надад шиг дүүргийн хаз жаргалыг буцаад ирэхэд бодлого шиг ариунгийн хаз жаргалыг хүсэж ирээ. Баярлалаа. Та бүхэнд Монголын цагдаагийн сүлж чуулгын бүлэвэр найр хөгшөв. Өдөртөөч цагдаагийн Монгол улсын соёлын дэвнэж батаяр. Монголын цагдаагийн сүлж чуулгын бүжигчид, Монголын цагдаагийн сүлж чуулгын дуудчид. Энэхий дуутай мөнхийн орчтод иргэн уулзлаа. Баярлалаа. Та бүхэнд маш баярлалаа. Ахин дахин аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж ирээ. Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг өглөө ажилдаа цуглах үеэр
Сүлдчүүлгийн үлээвэр найрал хөгжмийн аялгау, амжилт хүссэн өрөөлийн хамт угтаж, аль багчид бие биедээ чин сэтгэлийн талархал магтаалын үгсээ хэлж, ажлын нэг өдрийг стрессгүй өдөр уриатаагаар эхлүүлж, чуулгын соён гэгэрүүлэх албаны сургалт хариуцсан мэрэгжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Нямц цэг аль багчдад стрессгүй өдөр богино хэмжээний лекцийг уншлаа. Цагдаагийн ерөнхий газраас 2018 оны зорилтод аль багчдын ажлын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх талаар тусгасантай холбогдуулж, чуулгын даргаас тус газрын аль багчдад товч яриа хийн. Аль багчдын дунд цагдаагийн аль багчийн ёс зүй сахилгын дүрмийг хэн сайн судалсан бэ асуулт хариултын тэмцээн зохиож, аль багчдын мэдлэгийг сорин ойлголтыг баттгалаа. Тэмцээний 1-р байрыг дотоодын цэргийн тусгай салааны харуулчин ахлагч Эрдэнэбаатар, 2-р байрыг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ганс Сүх нар эзэлсэн юм а. Дархан уул аймаг дахь цагдаагийн газрын удирдлага хамт олон үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх удирдлагыг ач холбогдол өгч хариуцлагатайгаар хамтран зохион байгуулахын зэрэгцээ аль багчдын ажил албаараа бахархах, урам зоригийг нэмэгдүүлэх, бие биенээ ойлгон хүндэтгэхэд ач холбогдолтой ажил болсонд талархал илэрхийлж байлаа.